байцгаа нөгөө сайхан амарцгааж нөгөө өнөөдөр ингээд амралтын өдөр та бүхэнд хамгийн гоё одоо төмсний очмол хийх одоо туршлагаасаа бол жороосоо болцъё гэж бодож байна. За ингээд гоё харш 500 г сайхан харш гоё би бол хоньны махаар хийх дуртай. Ер нь бол хүмүүс бол өнөхрөө махаар махаар ч гэсэн гэдэг. За ингээд гоё төмсөө сайхан чанаад. За ингээд энэ дээр бол одоо сонгоно ингээд барилгаад за ингээд нэг өндөг за ингээд 250 г сүү за 4-5 хумс одоо сармис за ингээд би бол ингээд бүх перчүүдээ ингээд бүгдийг холцсон байна. Улаан цараа хар перчүүдээ бүгдийг холцсон. За ингээд энэ дээр бол кориандр ийг бол ингээд би нухсан байна. За мэдээч маасал за тэгээд уг нь одоо энэ сэр бяцлах хийх юм бол нэг юм гоё болт юм байна. За ингээд би одоо та бүхэнд хаашаа одоо шарна тэгээ мэдээж өндгийнхөө сайхан орцуудыг яаж холих уу гэдгээ одоо зөмөрөө үзцгаая. Ингээд сайхан амттай төмсний нөх шуудахгүй бэлэн боллоо. За ингээд төмс сайхан болсон байна. Төмсөн дээр ингээд нэг сайхан нэг өндөг хийх гоё сайхан барьцлуулдаг. За ингээд нэг бүлээн сүү салуун бүлээ сүү ихээр их гоё төмс амттай болд юм. төмсөндөө бол тааш хийгээд чам. За ингээд маастаа олох гэсэн бол төмсний крем их баяртай. Төмсний өсөх амттай болсон. За ингээд ясах төсөв. За сонно. За хатсан хайрын байдаг. Тэгэхээр сонно сайхан сарчиг. Таад бол нэг 5-6 явуулдаг болно. За хааш. За ингээд төмсний нөхш маань ингээд сайхан болсон байна. Хааш маань ингээд сайхан болсон байна. За ингээд сэр 100 г сэр хамгийн дээдлэлтэн дэвсүүд их гоё болтой. Сэргүүч байсан болно. За мэдээж одоо ингээд төмсөөнийхөө нухамш очмолын хамгийн доотлын үеийг хийхин тулд ингээд саваа зөөхөн тийх саваа ингээд сайхан маслаар ингээд хичнээн. төмснийхээ их юм. 이거야.